Сайн мэцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Цэкрүм эхлэхэд бэлэн боллоо. Хэрвээ та энэ нэргийг хоол идэж байхдаа эсвэл юм уух орондоо сонсох гэж байгаа бол төр хойшин тавиад дараа нь сонсоорой. Өмнө нь санаанд оромгүй зөндөө олон иргэн талаар ярьсан ч өнөөдрийг жинхэнэ утгаараа сэтгцийн өвчтөе солиотой үний тухай түүх. Хэрэг Америкийн нэгдсэн улсын Флорида мужийн Фоллен Бич каунтид болсон. Энэ газар Трамп, Майкл Жордан, Тайгер Вудс зэрэг алдартнуудын хаш байдаг маш баян бүс. Гэхдээ энд мөнгөөр шидэж болохгүй нэг асуудал нь матар юм байна. Айлын хашаа, усан сан, гольфийн талбайд матар юу ч болоогүй юм шиг гарч ирээд явж идэг гинэ. Энэ хотод 1996 онд Остин Хэрв гэх хүү төржээ. Аав нь шүдний эмч, ээж нь эмийн санч, маш баян боломжийн айлын хүү. 2010 онд аав ээж нь салсан ч хоорондоо найрсаг харилцаатай хүүхдүүд ихэд төлөө хамтдаа хичээдэг үлгэр жишээ гэр бүлээ. Остин багасаа л өндөр нуруутай, булчинлаг, спорттоо сайн хүү байлаа. Рестлинг, хөл бөмбөөр хичээлдэг, сурлах сайтай, цагаан арьстай булчинлаг залуу гэхээр гаднаасаа бол сургуульдаа нэр хүндтэй од байхаар харагддагч тэр маш дотгошоо хүн байв. Хүмүүстэй байхаас илүү өрөөндөө ганцаараа гүн ухаан, антом, хачин жигтэй онлууд судалж суухыг илүүд үздэг. Тэрээр хизээнээс ч би өмнөх төрөлтөө морь байсан бол яах вэ? Эсвэл кентавр буюу хагас хүн, хагас морь гэх мэт сонин зүйлс ярьдаг бөгөөд өөрийгөө фитнесийн бурхан гэж дуудахыг шаардаж влог хийхдээ маш тогтворгүй ADHD-тэй юм шиг зан гаргадаг болов. Гэсэн ч сурлах сайтай байсан тул 2015 онд Флорида мужийн их сургуульд спортын шинжлэх ухааны ангид оржээ. 2016 оны зуны амралтаараа Остин гэртээ ирсэн өдрийнхөө маргааш нь унтлагын өрөөнөөс алга болсон байлаа. Ээж нь хайжгаад краш руу ортол Остин тэнд унтжсэн бөгөөд хамгийн ачирхалтай нь бүхэл бүтэн том ороо ганцаараа шүн чирч краш руу зөөж тавьсан байв. Тэрээр ээждээ миний өрөөнд чөтгөр байгаа. Намайг муу ёрон сүнснүү 50 байлгахгүй байна гэжээ. Үүнээс хойш түүний зам байдал бүр аимшигтай болж шүн дунд төрсөн дүүгийнхээ өрөөнд орж харанхуйд дээрээс нь ширтэж зогсдог болов. Дүү найж хашгирахад би чамайг хамгаалж ийн гэж хэлдэг байсан. Бас ээжийнхээ өрөөрөө ч муу айдал шүнжин орж гарч гэр бүлийнхнийгээ унтуулдаггүй болжээ. Эцэст нь ээж дүү хоёр нь шүн унтахтаа хаалгаа цоожлдог болсон. Остин өөрийгөө Ганди, Мартин Лютер Кинг эсвэл Есүс гэж итгэж би усыг удирдах чадна гэж ярьдаг болжээ. Остины ийм огцом өөрчлөлтийг харсан аав ээж нь түүнийг их сургуульд байхдаа мансууруулах бодис хэрэгэлсэн байна гэж сэжгэлж шахсаар агаад яриулахад Остин эцэст нь үннээ хэлж тийм ээ би харт амиг хэрэгэлсэн гэж хүлээн зөвшөөрчээ. Аав ээж нь Остиныг их сургуульдаа сурлах сайтай сайн явж байгаа гэж бодсон ч маш их дарамт, стресс донд байсан. Тэрээр бусдаас дутуу гих мэдрэмж авч би юу нь яагаад ийм сонин юм бол хүмүүс намайг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрвээ би илүү нээлттэй байвал хүмүүс намайг хайрлах юм болов уу гэж өдрийн тэмдэглэлтэд бичиж удалгүй мансууруулах бодис хэрэгжилж эхэлжээ. Тэрээр VY-Vance, LSD, MDMA буюу экстази болон шидтэй мөөг гэх мэт олон төрлийн бодисыг согтууруулах ундаатай ойлж хэрэгэлдэг байв. VY-Vance нь анхаарал төвлөрөлтийг огцом нэмэгдүүлдэг юм. ADHD-ийн үед хэрэгэлдэгч эмчийн зааваргүй бол маш аюултай бөгөөд донтуулдаг гинэ. LSD нь хийм харагдуулдаг бодис. Өнгө дуу чимээг маш хүчтэйгээр гажуудуулж цаг хугацааны мэдрэмжийг алдагдуулдаг. MDMA буюу экстази нь хүнийг хиймлэр хит их баяр баясгаланд автуулдаг. Эдгээр бүх бодисыг архитай ойлж хэрэглэснээр Остины тархинд баяр баясгал, айдас түгшүүр, гуниг бүгд холилдож бодит байдал болон зүйдээ ялахаа болсон. Аргаа барсан эцгийнх нь түүнийг эмчилгээнд явуулсан боловч амархан засраагүй. 8 сарын 14-нд Остин багын найз Сэмихийг гэрт өглөөрт очоод би хэдэн он турсан бэ гэж асууж хариултыг нь сонсоод юу ч хэлэхгүй яваад өгчээ. Хэдэн цагийн дараа зүгээр болсон мэт аавтайгаа хамт бууны үзэсгэлэн үзэхээр явсан байна. Тэндээс өөрийгөө хамгаалах зориулттай гэж нэг жижиг худалдаж авчээ. 8 сарын 15-нд Остин дүү Хейли, найз Сэм нартайгаа хамт далайн эрэг рүү алхахаар болов. Гэтэл Остин гэрээсээ гарч ирэхдээ Флоридагийн 32 хэмээн халуунд хөл бөмбөгийн зузаан өмсгөл өмсөж хоёр гартаа хоёр өөр цаг зүүж нүдний шил зүүсэн байлаа. Сэмиг чи халууцаж өгөхгүй гэхэд Остин уурлаж намайг солиотой гэх юм бол би бүгдийг ч наална шүү гэж хэлээд алхах зандаа би бол өгшгүй мөх, би бол бурхан гэж үглэж нохоо шиг шүлсээ гоожуулан гүйжэв. Тэр орой Остиныхон гэр бүлээрээ спорт ресторанд хооллохоор болов. Замдаа Остин гинэт би машин зам руу өсөрч машин надаас сулд орой гэдгийг батлана гэж дайрчээ. Дүү болон найз нь түүнийг арай гэж тогтоон ресторан ирсний дараа Остин бие засгаар явлаа гэж гараад гэрлүүгээ 2 км орчим нохоо шиг дөрөв өллөж гүйж очоод гал тогооноос ургамлын тосыг шуудлан хоорон залгижээ. Ингээд ээжийнхээ машинаар хөргүүлж буцаж ресторанд ирэхдээ хувцас солисон байв. Аав нь түүнийг хараад хаана байсныг нь асуухад уурлаж аавынхаа нүрийг сандал дээр хүчтэй дараад хүзүүг нь хөдөлгөөнгүй болгон дайрчээ. Хүмүүс түүнийг арай гэж салахад юу ч болоогүй юм шиг чимээгүйх ресторанаас гарч алга болов.
Ингээд хүүдээ зодуустай аав нь аргаа барсандаа цагдаад мэдгцэн. Яг энэ үеэр ойролцоох Кокомо Лейн гэх баян оролцолд 53 настай Мишель болон түүний нөхөр 59 настай Джон Стивенс нар амьдардаг байв. Тэд тэтгэвртэй гарсан маш 50 осууд. Мишель крашныхаа зочны өрөө шиг тогтжуулсан хэсэгт зурагт үзээ сууж исэн бол нөхөр Джон нь нохоогоо салхилуулахар гарсан байв. Тэд дулаан уур амьсгалтай Флоридад загасжилж нохоотойгоо тоглож амар чимээр амьдардаг байсан. Флорида крашныхаа хаалгыг нээлттэй орхиод дотор нь зурагт үзэж хажуугаар нь өнгөрөх хуршүүдтэйгээ мэндэл цудаг байсан. Джон өөрөө тогтчлтын компани эзэн байсан тэрээр хашаа, гэрээ маш чамин үнэтэй зүйлсээр тогтжуулсан бөгөөд хуршүүд нь цуглаж спортын тэмцээн үзэнгээ шар ариг уудаг нэг ёсны нийтийн хэсэг байлаа. Гэтэл Остин аавыгаа цохоод ресторанаас цугдахдаа энэ айлын амар амгалан байхгүй болгожээ. Хосуудын гэрийн яг эсрэг талд Жеф Фишер гэх хөршин амьдардаг. Тэд маш дотно. Заримдаа Жеф аяллаар явахдаа нохоогоо хүртэл Джонны дүүлдээдэг байсан. Тэр шөнө 9 цагийн үед Жеф унтахаар өвтжээтэл гинэт аимшигтай хашгирах чимээ сонсогджээ. Ингээд Жеф юу болоод байгааг цонхоор хартал нэг залуу Мишелийн машины хаалгыг тасээд л хүчтэй хаагаад нээлттэй байгаа гараж руу алхах ба тэнд Мишель айсандаа жичрээ зогсжээ. Жеф шууд туслахаар гүйж гарсан боловч зам өндлөн гарах хооронд Остин Мишелийг барьж аваад газар хүчтэй шидэж дээрээс нь нүдхийг харсан Жеф болооч гэж хашгираад очиход Остин түүнийг нүднийхээ булангаар хараад толгоор нь хүчтэй зогтөг. Жеф ч бас Остиныг барьж аваад цементэн дээр хүчтэй шидснээр Остины нүрнээс цус гоожж эхэллээ. Цус харсан Остин бүр солиорч өмнөх өдөр наавтайгаа бууны үзэсгэлэнгээс авсан утгаа гаргаж ирээд Жефийг галзуу юм шиг утгалж эхлэв. Жеф толгой хүзүү нуруундаа 5 удаа утгалуулж цусандаа будагдсан ч амиа аврахын тулд гэрлүүгээ цухтаж ороод хаалгаа цоочлон 911 дуудлага өгснөхийн дараа ухаалтаж унсан байна. Young man beating up a woman across the street. Okay, are they outside or in a house? It's in a garage. I ran over there. I'm bleeding profusely here at the moment. Okay. I don't know what happened. Do you know who he is? I have no idea. Удалгүй цагтаа Кристин болон Дэнер хэргийн газар ирэхэд нам гүн байх ба гаражны урд дахь зам дээр 2 м орчим үргэлжилсэн цус урсжээ. Цагдаа нар бууга бэлдэн гараж руу ороход аимшигтай дүр зураг өгтлээ. Газар Джон Стивенс хэвтэж дээрээс нь Остин түүнийг дараад хоолойг нь боожив. Джон маш сул дуугаар туслаарай гэж гуйжсэн ч Остин Джоныг хүчтэй дарсан тул цагдаа Кристин Джоныг онохоос айсандаа буудаж чадаагүй. Харин цагдаа Дэн тезер буу буюу цахилгаан бууга гаргаж ирээд Остин руу хөндлөж явахдаа харсан зүйлдээ ч итгээгүй. Остин зүүн гараараа Джоныг дарж баруун гарынхаа эрхийн урууг Джонны амруу хийн хацарныхан дотор талаас нефт татгсан байв. Остин тэр нефт гарч ирсэн уруугаараа дамжуулан Джонны хацрын махыг тастаад идчихэжээ. Цагдаа Дэн юу вэ энэ удаа амтын юм бах та гэж бодсоор тезрээрээ буудлаа. 50,000 вольтын хүчтэй Остны биеэр гүйсэн боловч тэр юу ч мэдэрсэнгүй. Остны тухны судснууд овоож нүдэн бүлтээсэн байсан ч тэр үргэлжлүүлэн Джонны хацрын махыг тастаж ицсэрэв. Цагдаа Дэн тезер үйлчлэхгүй байгааг хараад гүйж очин Остны нүур рүү хөл бөмбөгийн бөмбөг өшгөлж байгаа мэт маш хүчтэй өшгөлөхөд Остын төр холцсон ч буцаад зомби шиг мөлхөж ирээд Джоныг барьж аван нүрийг нь тастаад идэж эхэлжээ. Дахиад л нүур рүү хүчтэй өшгөлсөн боловч Остин зогссонгүй. Яг тэр мөчөд азар нэмэлт хүч ирж Дэн цагдаа нар руу нохоогоо суулал хурдан гэж хашгирахад цагдаагийн нохоо дайрч ороод Остны баруун гараас хадсан ч нэмэр болсонгүй. Тэнд нохоо Остныг хазаж Остин Джонны нүрийг тастаж гуруулаа орооцолтон цусандаа утгалдаж эхэлсэн. Дэн ингээд ивэл энэ хүн үхгэн гэж бодоод хамаг хүчээрээ Остны толгоор өшгөлсөн. Тэрээр Остны гавлын яс хагарч магадгүй гэдгийг мэдчихсэн ч өөр арга байсангүй. Энэ цохилтын дараа л Остин Джоноос салж шидэгдсэн байна. Цагдаа нар Остныг арай гэж дарж аваад гарыг нь арднгаа авлахад тэрээр амнаасаа цагаан ус сахруулан намайг ал би хүний мах идэх болохоор намайг ал гэж орилжив. Тэд гараж руу ороход Мишель аль хэдийн амиа алдсан байв. Харин Джон цагдаа нарыг ирэхэд амьд байсан ч хит их цус алдалт болон Остинд нүрээ тастуулсны улмаас удалгүй нас оржээ. Джонны биед хутганы гүн шархнуудаснаас гадна Остноос биеэ хамгаалж тэмцэлдэхдээ бүх хуруу нь хугарчээ. Харин тэдний нохой Ревлэн зүгээрээсэн бөгөөд хөрш Жеф эмнэлэгт үргэлдэж аврагдсан байна. Энэ бүх аимшигтай үйл явдал ердөө 1 цагийн дотор 9-өөс 10 цагийн хооронд болж өнгөрчээ. Удалгүй 911-т Остны ээж Мина болон аав Вейд нар хүү маань алга болчлоо. Тэр маш сонио ажиллаад байсан гэж дуудлага өгсөн ч хожимдсан байлаа. Остин цуснд будагдсан гаражын шалан дээр гавтаа хөвтж байхдаа загас шиг тийжлэн цагдаа нарт захирагдахгүй байв. Эмнэлгийн ажилтнууд ирж хүчтэй тайвшруулах тариа хийсний дараа тэрээр ухаан алдаж унсан ба амнаас нь цагаан ус гарснаар яаралтай тусламжийн тасаг руу хүргэгдэжээ. Шалгаад үзтэл Остин Мишелийн гаражнаас нь цайруулагч бодисыг шилээр нь уусна асуулж дотор ирэхтнүүд нь ажиллагаагүй болсон байв. Тэрээр 11 хоног комд эсний эцэст гайхалтайгаар сэргсэн.
Сэргснийхэн дараа цагдаа нар түүнээс яагаад ийм хэрэг хийсэн талаар нь асуухад би яагаад имлэгт байгаа юм бэ? Юу ч санахгүй байна гэж хариулдаг. Мөрдөн байцаагчид Остныг Флоридад тэр үед модонд ороод исэн байц солц буюу давс шиг харагддаг синтетик хар тамхи эсвэл флака гэх зэрэг хүнийг зомби болгодог бодис хэрэглэсэн гэдэгт 100% итгэлтэй байлаа. Гэвч FBI-ээс ирсэн шинжилгээний хариу маш цэвэр гарчээ. Бага хэмжээний марихуаны төрөл илэрснээс өөр юу ч байсангүй. Энэ нь хүмүүсийг бүр ч их цочурдуулсан. Тэгвэл Мансура гүн бол яагаад ийм зүйл хийсэн бол? Хэдэн цагийн дараа Остин саналаа гэж хэлээд мэдүүлэг өгөхдөө би аавтайгаа муудалцаад од түүхээр явж итэл замд цагаан нүртэй хар биетэй чөтгөр намайг хөөсөн. Би цухтаж аваад тэр айлд орсон. Тэр эмэгтэй намайг чөтгөрөөс аврана гэж бодсон ч хашгирч би түүнийг шулан байна гэдэгт итгэсэн гэдэг. Тэрээр Мишелийг утгалж дараа нь Грашин дэсэн том утгаар амийг нь тасалсан байна. Дараа нь тэнд байсан шингэнийг арих гэж андуурч уусна нь цайруулагч ээжээ. Остин Джон болон хөрш Джеффиг огт санахгүй байна гэж мэдүүлсэн. Олон нийт Остныг сэтгцийн өвчтэй гэж жүжиглж ялаас мултрах гэж оролдож гин гэж уралцгаадаг. Удалгүй Остныг сэтгцийн нарийн шинжилгээнд оруулсан байна. Доктор Филипп Пресник Остныг удаан хугацаанд ажиглаж 38 утас бүхий тайлан гаргасан. Үр дүн нь Остин Смит үнэхээр сэтгцийн ноцтой эмэгтэйсэн. Түүнд шизофрен болон маш овор тохиолддог клиник лайкентроп буюу өөрийгөө чон эсвэл аратан гэж итгэх төөрөгдөл онцлогджээ. Тэрээр дунд сургуулиасаа л өөрийгөө кентавр гэж боддог байсан нь үүнтэй холбоотой. Хэргийн газар байсан цагдаа нарч түүнийг Джонны нүрийг тасдж байхдаа яг л чон шиг архирч ийснийг гэрчилсэн. Мөн түүний интернет хайлтын түүхийг шалгахад би солиороо дэвэл яах вэ? Унтахгүй бол юу болдог вэ гэх мэт хэдэн зуун хайлтууд илэрсэн. Хэрвээ тэр жүжиглэхийг хүссэн бол яаж сэтгцийн өвчтэй мэт харагдах вэ гэж хайх байсан гинэ. 2022 онд хэрэг гарснаас 6 жилийн дараа шүүх хурлуулж шүүх бүрэлдэхүүн Остныг сэтгцийн өвчний улмаас гин буруугүй гэж үзжээ. Үүний дагуу Остин шоронд биш сэтгцийн эмнэлэгт хугацаагүйгээр хэвтэн эмчилүүлсээр болсон. Хохирогч Мишелийн дүү Сэнди шүүхтэр Флоридагийн шүүх 2 хүний аминд хүрсэн алуурчныг суллаж явууллаа. Надад ердөө цагаан баян хүү шудраг бус явдал гэсэн үгсэл санаанд орж ийн гэж нулимс туслуулан хэлсэн байна. Хэрвээ Остин хар арьстай залуу байсан бол шууд цаазаар авуулах ял сонсох байсан болов гэх маргаанч Америк даяар өрнөсөн. Остин Херофийн хэрэг сэтгцийн эрүүл мэнд болон нийгмийн аюулгүй байдал хоорондын зөрчлийг тод харуулсан. Остны зам байдал өөрчлөгдөж өөрийгөө бурхан аратан гэж итгэж эхлэх үед гэр бүл нь түүнийг зөвхөн хар тамхины нөлөө гэж дутуу үнсэн нь хамгийн том алдаа. Түүнийг орооч ирж Грашинд унтах үед л мэрэгжлийн эмнэлэгт хандсан бол ийм аимшигтай хэрэг болохгүй байх боломжтой байсан. Остин цагдаа нарын өмнө тейзер буулан хүчтэй өшөглөлтөнд огт хариу үйлдэл үзүүлэлгүй хүний мах идчихсэн нь түүнийг ухамсараас давсан аратанлаг төлөвчлөлтснийг баталдаг. Энэ нь шинжлэх ухааны үүднээс түүнийг жүжиглээгүй гэдгийг нотолсон гол баримт болсон. Хохирогчдын ар гэрээхний хувьд сэтгцийн өвчтэй гэх шалтгаанаар алуурчин ял завшиж байгаа мэт харагддаг. Хэдийгээр тэр эмнэлэгт бүх насаараа байх магадлалтай ч хууль ёсны дагуу түүнийг гинт хэрэгтэн гэж нэрлэх боломжгүй болсон нь нийгэмд асар их бухимдал төрүүлсэн байна. Энэ хэрэг хүний сэтгц гэдэг ямар эмзэг бөгөөд аюултай зүйл болохыг мөн сэтгцийн өвчин гинт хэрэгтэй холбогдохороо хууль эрх зүйн систем хэрхэн мухарддгийг харуулсан аимшигтай хэрэг болсон. Манайд ч бас сэтгцийн өвчтэй хүмүүст айлын үхэд дагуулж авах, хүмүүс гимтээх, хүний амьд хүрэх хэрэг гардаг. Хэрвээ ар гэрээхэн нь гэр бүлийнхнийхээ гишүүнийг сэтгцийн өвчтэй гэдгийг мэдсээрэж хараа хяналтгүй гадуур явуулсан бол асран хамгаалагчтай нь хариуцлага тооцдог болох ёстой болов. Яах ёстой бол та бүхэн энэ тал дээр юу гэж боддог вэ? Комент хэсэгт сэтгэлдээ үлдээгээрэй. Өнөөдрийн бичлэг маань энэ үрээд дууслаа. Суугтаа лайк болон subscribe дарахаа бити мартаарай. Дараагийн бичлэгээрээ уулзтлаа. Түр баяртай.